Хонгаан гишүүн чиглэлээ 12.5%. Тэгээ өөрсдийнхөө бараа Японы зах зээлд гаргахыг бид хүсэж байгаа. Япон улс бол дэлхийн манайхыг 90 онд зах зээлд ороод лангуун дээр давснаас өөргөө тавихгүй байх үеэс эхсүүлээд бидэнд маш их дэмжлэг үзүүлсэн улс орн. Тэгээ одоо ч гэсэн энэ эдийн засгийн түншлэлийн гэрээгээр биднээсийг дэмжиж байгаа л да. Тэгээ энэ орж ирж байгаа танилцуулга нь хугацааных нь хувьд нь их буруу тайлбар хийгээд байгаа маа. Дэлхийн худалдааныхаа байгууллагын гишүүнийхээ тэр статусыг тэр тайлбарлаа 97 он биш 2001 он биш одоогийн нөхцөл байдалд бид ер нь ямархуу маягаар одоо хийгдэх ёстой гэдэг энэ оруулж ирж байгаа яам энэ аж үйлдвэрийн яам энэ одоо энд баталсан хуулийн төсөл баталсан нь болохоор аж үйлдвэрийн яам, сангийн яам, хууль зүйн яам гэдэг байна л дээ. Энэ гурван сайд нь гуруулан байж байгаа ёстой. Хууль эрх зүйд ямар ёстой юм? Одоо үйлдвэрлэлийн хувьд яах ёстой юм гэдэг дээр тайлбарлах ёстой. Тэгэхээр бол ерөнхий зарчмын хувьд ингэж яриулаад дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орно гэж чад Японыг уралдаан барьж ингэж жишээ болгож оруулаад тэрний чинь цаанд бүх улс орны асуудал яригдж байгаа байхгүй юу да. Тэгэхээр бол зүгээр Япон гэдэг нэрэн доор оруулж ирээд Япон Монголын харьцаанд бүр баг одоо сэв суулгахаар юмнуудыг оруулж ирж яриад байгаа байхгүй юу. Тэгээ эн чи одоо энэ нийгэмд ч гэсэн буруу ойлголт төрүүлж байна. Хамгийн их тусалдаг одоо ч гэсэн түншлэлээр бид хамтарч ажиллая гэж байгаа улс орныхоо юм зүгээр л оруулж ирэхдээ дэлхийн худалдааны байгууллага бусад улс оронд хүлээсэн үүрэг тэрний ямар улс орн байд ингээд ярихын оронд Японы нөгөө урдталтаа ингэж одоо юу гэдгийг Япон гэдээ оруулаад ирвэл биднээс яаж магадгүй гэсэн юм шиг ингэж өөрийн толгойгүйгээр өөрийн бодлогогүйгээр яриад байгаа энэ засгийн газар оруулж ирж байгаа энэ арга барил, схем энэ нь бол ерөөсөө үнэхээр буруу байна. Энэ агуулгаар нутах юм бол энийг эднээсээ танилцуулгын дээр зас сайжруулах ёстой. Тэгээ нөгөө түрүүнээс хойш хүмүүс яриад байна шүү дээ. Гуй дагуулж хүзүү гэдэг шиг. Хаа байсан одоо энэ дэлхийн худалдааны байгууллагатай холбоотой асуудал гэж ярьж ирэнгүүтээ тэмдэгтэй хурамж яриад явж одныг дагуулж оруулж ирээд шүү дээ. Ийм ингэж замбраагүй зүгээр л одоо ингэ нэг шахдаг, шаарддаг нэг хүн ирэх гэж чинь гэдэг юм уу аль эсвэл одоо төсөв батлагдах гэдэг юм уу ийм нэг хачин тийм шахсан арга барилаар орж ирж байгаа энэ засгийн газрын үйл ажиллагааны арга барил чи ерөөсөн болохгүй болчиход байна. Энийг бол дэмжихгүй. Ерөнхийдөө энэ зарчмын хувьд бол түншлэлийн гэрээг бид дэмжих ёстой шүү дээ.